За эволюцийн тарааны шүдний тоо шүдний модуль нь бол үндсэн параметр болно. За модулийн утга нь стандартын утгатай тохирох тойргийг хуваагч тойрог гэж нэрлэх өгөөд за хуваагч тойрог нь шүдийг за оройн болон суур хэсэгт хувааж яадаг. За нийт өндрийг ааш гэх юм бол шүдний оройн хэсгийн өндрийг ааш шүдний уг хэсгийн өндрийг ааш F гэж тэмдэглэнэ. За зэрэгэлдээ оршиж байгаа хоёр шүдний ижил нэртэй зүгүүдийн хоорондох цайг шүдний алхам гэж нэрлэн. За өөрөлдөх юм бол энэ хоёр шүдний эволюцийн ижил нэртэй зүгүүд хоорондох цайг алхам гэж өгöd за P-гээр үл тэмдэглэдэг. За шүдний тоо болон алхмыг ашиглаж за хоош тойргийн уртыг тодорхойлох юм бол за шүдний алхмыг шүдний тоогоор үржүүлсэн үр дүртэй тэнцүү бөгөөд за хоош тойргийн урт нь бол 2 фигүр чин ардаас ажиллах юм бол эрттэй тэнцүү. За эндээс бид хоош тойргийн радиусын хэмжээг тодорхойлвол за 1 үржих нь 2 π тэнцүү болох хэвээр. За энэ тэгштгэл дотор байгаа хоош тойргийн дагах шүдний алхмыг за π тоонд буюу 314-т харьцуулсан харьцааг модуль гэж нэрлэх өгөөд за үүнийг стандартчлагдсан утгаар тооцдог. За модулийг хэрвээ бид тооцчих юм бол хоош тойргийн радиусыг тодорхойлж байгаа том юм маань за MZ-ийг хуваах нь 2 хэлбэртэй болох хэвээр. За хоош тойргийг бол бид ямар нэгэн индексгүй тэмдэглэдэг. За шүдний оройгоор татагдсан тойргийг шүдний оройн тойрог гэж нэрлэв. За индекс нь бол А-гаар тэмдэглэгддэг байдаг. За бид зургаас үзэхдээ за хоош тойргийн дагах шүдний алхмыг P тоо буюу 314 төрсөөс харьцааг бол шүдний модуль гэж авдаг. За модуль нь бол стандартчлагдсан утга байдаг. За бид модулийг ашиглаж шүдний өндрийг тодорхойлъё. За зургаас харахад бол шүдний өндөр нь бол шүдний оройн хэсгийн өндөр дээр нэмэх нь за уг хэсгийн өндрийг нэмсэн хэлбэртэй тэнцүү байх юм. За зурагч багжийн өндөр болон завсрын коэффициентуудыг тооцох юм бол оройн хэсгийн өндөр нь бол аашаа одтой буюу өндрийн коэффициентийг үржих модуль за нэмэх нь за уг хэсгийн өндөр нь болохоор зэрэг бол C0-ийн завсрын коэффициентийг үржих модультай тэнцүү байдаг. За шүдний оройгоор татагдсан байгаа тойргийг бол шүдний оройн тойрог гэж нэрлэдэг. За оройн тойргийг бид тооцвол за хоош тойргийн радиус дээр шүдний за оройн хэсгийн өндрийг нэмсэн нэр тодорхойлогдох ёстой. За бид дээр тодорхойлсон байгаа хоош тойргийн томыг ашиглах юм бол за модулийнхаа утгыг өмнөх томьёон дээр орлуулад бичвэл MZ-ийг хуваах нь 2 за оройн хэсгийн өндрийн томыг тооцвол аашаа оддог үржих нь M-тэй тэнцүү байдлаар тодорхойлогдно. За шүдний угаар татагдж байгаа тойргийг шүдний угийн тойрог гэж нэрлэнэ. За индекс нь бол F үсгээр тэмдэглэгддэг. За тэгвэл угийн тойргийн тооцооны томьёо нь бол за зураг дээрс харахад хоош тойргоос шүдний суур хэсгийн өндрийг хассантай тэнцүү байх ёстой. За хоош тойрог болон шүдний угийн хэсгийн өндрийн томьёонуудыг тооцчих юм бол MZ хуваах нь
2 хасгана. За C0 үржих нь N. Томьёогоор тодорхойлогдно. За эволюент мөрийн за эхлээд татагдж байгаа тойргийг за үндсэн тойрог гэж нэрлэх бөгөөд за индекснэл F B үсгээр тэмдэглэдэг. За үндсэн тойргийг тодорхойлох томьёо маань бол за эрэг үржих нь косинус альфа 0-тэй тэнцээ байдаг. За косинус альфа 0 гэдэг нь бол зоргоч бугацны за хажуугийн үнцэг гэж нэрлэгддэг. Үнцэг бөгөөд хэрвээ хогч тойргийнхаа томьёог орлуулвал үржих нь косинус альфа тэгтэй тэнцээ. За эдгээр үндсэн 5 одоо геометр параметрыг бол эволюент хорооны геометр параметрууд гэж нэрлэдэг. За зурагч багаж маань стандарт багаж байх юм бол за шүдний өндрийн коэффициент буюу А-с А годтой гэдэг нь нэгтэй тэнцүү. За завсрын коэффициент нь 0.25. За альфа 0 үнцэх нь бол 20 градустай тэнцүү байдаг.